сүх ахтай танилцуулах гээд Алтан сүх ахынхаа ажлын байранд нь ороод ирсэн байна. За тэгээд Алтан сүх ах маань юу хийдэг байгаа бас кузов засвар хийдэг байгаа. Бастангийн гаражийн одоо 3-ын 1. Ер нь бол би ч хөгжмнөөс салаагүй хүн шүү. Тэг хятаар лимт мэмхэн баяахан бол байнгын. За. Бас та хөгжим зохиодог, хөгжмийн аяж зохиодог. Ганц нэг хүний шүүлгэнд энэ нэг ахаа нэг яагаад таач л тэгээд амтны бүсэлтээр яах вэ тэгээд. Одоо 65 хүрч байна. За. 65 хүрч байна. Тэгээ одоо кузов засвар хийгээл. Тэгээд ер нь бол тракторын жолооч. Соёлын төвийг хөгжмийн багсхан гүтэл гэж ял байлаа. За. Тэгээд одоо хүнээр заалгасан болох байхгүй. Өөрөө л бүгдээ тэгээд сурсан. Гэтэл намайг ямар үтсэн биш үү? Та энэ юугаа клип өөрөө бас монтажлаад тэгээд юм л хийх гээд. Тий, программыг бол хэдий сурсан та? Одоо програм мэдээч нодногоос ажил үзэж шүү дээ. Бүтэн жил гараад үзэж чинь тэгээ сайн бас болохгүй л байна. Одоо сураад байд. Тий, сураад байна. За. Тэгээд уусаа мэдхгүй болтлоо англи хэлдэг юм чи. Тэгэл юм сурах юм байх юм байна тий. Байлгүй. Нэгэнтээ юм хийж байгаа хүн ч одоо тэгэл аль чинээнд нь тулдлах юм байна шүү дээ. Яг энэ студид ер нь нэлээд их цаг өнгөрдөг болтой юм аа. Энд дээр ер нь одоо тэгэл гадуур гүйцүүц ажилгүй бол тэгэл эндээ л одоо нүнэгээл хийш. Тэг чи миний 2 дахь ажил байна. Ер нь Та тэгээд бас юм зохиож бичиж барьдаг уу? Яадаг. Чи бас газар нэг дууны үг уу бичнэ. Юм бас хийжл байна. Тэгээд болох л байлгүй тий. За. Их идэхтэй амьдралтай хүн биш та. Ер нь зүгээр суухгүй шүү. Тийм байна тий. Би бол өстой төсөөлөөгүй нэг юм зүгээр л машин засварын газар ингээ ороод ирээд тэгээд ингээд таны ингээд студид ороод ирсэн чинь ингээд ийм газар тий. Компьютер тавьчихсан, нэттэй, хөгжимтэй, бүтгэрлийн хөгжимтэй. Үгүй тэгэл нэг юм л яагаад яваад тэгэл цаашаа за одоо тийгмээр байна, ингэмээр байна гэл тий. Тэгээд цаашаа л яваад байх юм шүү дээ. Ер нь. За одоо ер нь болж шүүх юм байхгүй ер нь. Юм гэж хүн заавалчгүй дутагдцгаах, дутуу юм чих байх. Осооч сайхан намайг ингээд ягаад за хөгжим чи өөрөө гаргаж игээл өөрөө гаргаж өгч. Тэгээд өстө нөгөө хаана биеиндээ тусдаа дэмтэй та амьдрчлээ тэгэл хүмүүс болж үтчихээ.